Би хэдий 20 настай ч найз охиндоо бэлэглэх 20 сая төгрөг байхгүй. Угаасаа найз охин байхгүй л дээ. Гэхдээ надад хорог хишгээ харуулах 20,000 дагагч байна. За минь сайн байцгаана уу. Тэгэхээр энэ өдөр бол бид бүхний хүсэн хүлээсэн, ялангуяа миний хүсэн хүлээсэн өдөр буюу бид бүхэн 20,000 subscribe тий бүр 20,000-уулаа болцсон байна тий. 2 сарын 1-ээс 5 сарын 17-ны хооронд хэдүүлээ бүр 3 сарын хугацаанд 20,000-уулаа болцсон байна. Тэгээ би яагаад амар юм цочирдоод байгаа вэ гэхээр ууг нь миний энэ жилийн 20 насны төлөвлөгөөн дээр 10,000 саб байсан байхгүй лимит нь. Тэгсэн чинь бүр 20,000 болчлоо. Тэгэхээр жоохон хүн шундгийн байна. Тэгээд өөртөө ерөнхийдөө зорилго тавьсан гэх юм уу? Ямар зорилго тавьсан бэ гэхээр яг дараа жилийн өдөрт 50,000 сабаас дээш сабтай болох зорилго. Тэгээд одоо яг дараа жил үзэж байгаа би байвал би 50,000 сабтай болсон уу хөгшөөн тий. Бас дээрээс нь цамцаа өмсөж байгаа юу? Яг ямар бичлэг хийж ин да тий. Тэгээ бас мэддэл маягийн юм хийх гэсэн. Мэдээж 20,000-уулаа болсон учраас би бичлэгний хаа чанарыг ерөнхийдөө сайжруулад бас дээрээс нь та нарын хүсдэг нөгөө 10 минут, 9 минут жоохон их хугацааны бичлэгүүдийг хийхээр болсон. Тэгээд тэр нь болохоор 7 хоногт нэг маягаар орно. Ягаад гэвэл бая бас датаны асуудалтай тий. Энэ тэрэ юм бас байна штэ. Тийм болохоор 7 хоногт нэг тогтмол бичлэгүүд орно. Эсвэл урт хугацаанд гэхэд 2-7 хоногт нэг ч юм уу тиймэрхүү бичлэгүүд маань тогтмол ороод явна. Бас дээрээс нь би одоо анх бол бичлэг хийж эхлэхэд те бүгдээрээ мэдж байгаа намайг микгүй хэлж ийсэн бас уцаараа бичлэг хийдгийг мэдж байгаа. Тэгээд одоо бол нэг юмны дэвшилт гарсан одоо энэ харагдж байгаа бах миктэй болсон. Тэгээд дараа нь хизээ нэгэн цагт камертай болчих магадгүй. Тэгээд ямар тач юу ярих гэж илаа ингээд яг ярих гэжсэн юм а жоохон мартчихлаа. Тэгээд зунаас бол амар төлөвлөсөн юмнууд их байна. Та нарт одоо аргал яаж түүх те цагаан эдээ яаж хийх мих инээ тэрэ бүр баахан юм санаанууд бол байгаа. Тэгээд зунаас бол гой бичлэгүүд гарна. Тэгээд намар яаж өв сураадаг мураадаг гэд жил болгон сонирхолтой бичлэгүүдийг та бүхэнд цагаалталгүй хүргэхээр би бэлдэж байгаа. Тэгээд та нар бас бодох хэрэгтэй. Би ганцаараа ингээд энэ бичлэгнүүдийг хийгээд YouTube дээр тавьдгийг би ганцаараа ингээд янзлаад ингээд ерөнхийдөө бичлэгэндээ хайлт ингээд гэрээхнийгээ оруулаад те дунд нь байж идэг. Тэгээд бас бичлэгээ тавихтаа ингээд гэртээ зүгээр суугаад зүгээр аплод хийдгүү. Одоо энэ ард харагдаж байгаа уулан дээр гаргаад аплод хийдэг. Тийм болохоор би зүгээр ард уулан дээр гаргаж аплод хийхээсээ өмнө та нарт үзүүлэхээсээ өмнө энэ бичлэгээ хийгээд одоо дээр гараад аплод хийгээд та нар үзэж гинэ гэсэн үг байхгүй юу. Тэгээд тийм ч гэсэн хөдөө байгаа. Тэгээд янз бүрийн янзтай камертай, эдитертэй нөгөө нэг том ютуберүүд бол биш. Тийм зүгээр л жирийн хөдөөний утсаараа бичлэг хийдэг одоо сүүлдийн миктэй болцсон. Жирийн хөдөөний малчин айлын залуу гэх үү тий 20 чинь залуу хүү гэх юм уу? Хүү гэхэр бас буруу тий. Тэгээ ямар тач ёо 20,000-уулаа тий бүр 20,000-уулаа намайг муулах 20 хүн байсан ч гэсэн намайг дэмжих 20,000 хүн байгаа. Тий. Тэрийг бодохоор л бас nice. Янзын бөгөөстэй тий. Юу вэ? Ayоо. Тэгээ ямар тач энэ хүртэл намайг дэмжсэн 20,000 хүнд бүгдэнд нь баярлаа гэж хэлээ. Тэгээд банк комент бичдэг, банк бичлэгийг бидний үзэж лайк дарж, шеэр хийдэг. Тэгээд бас туудахгүй subscribe дарах гэж байгаа хүмүүс бас байна уу? Тэгээд тоххой. Ямар тач энэ бичлэгийг хизээч үзэж байгаа би ч юм уу те хизээ нэгэн цагт үзэж байгаа би ч юм уу та ч юм уу янз бүрийн хүмүүс байвал YouTube эхлүүлэе гэж бодож байвал яг юу хийхээ бодож эхлүүлэх хэрэгтэй те зорилго тавиад хийх хэрэгтэй шүү. Хөдөө гэдэг нь ямар ч хамаа байхгүй чи ямар нэгэн мэрэгжлийн камертай ч юм уу компьютер дээр янзалдаг PC-тэй те янз бүрийн сетаптай миктэй байх халбгүй. Чи зүгээр л өөрийнхөөрөө яг юу үзүүлэхийн сонирхол чи юу юм гэдгийг л харуулах ёстой. Тэгээ туудахгүй спешиал видео маргааш юм нөгөөдөр оруулах баха.
Ямар тач миний бичлэг яг яагаад YouTube хийх болсон бэ гэдгийг ихэнх нь мэдж байгаа бох. Мэдгүй нэг нь гэвэл хөдөө ч гэсэн утсаар ч гэсэн YouTube хийж амжилттай явж болно. Бас дээрээс нь хотын одоо хөдөөний амьдралыг мэддгүү зарим нэг хүүхдүүдэд хөдөөний амьдралын талаар багасаач гэсэн хүргэхийн төлөө бичлэгүүдээ хийж байгаа. Тэрнээс биш ямар нэг ашиг сонжоо инээ тэрэ алдар нэрний төлөө бол бичлэг хийхгүй байгаа шүү. Зүгээр л дараа нь хизээ нэгэн цагт би хөгшрөөд ч юм уу өөрөө залуугийнхаа өөрийг үзэхээр яг ямар тэнийг дураак вэ гэд үзэх ч юм уу те. Тийм байдлаар л зүгээр дурсамж олгож бичлэг хийж байгаа. Тэгээ ямар тач энэ хүртэл нь дууслан үзсэн танд баярлаа. Бид бүхэн 20 мянгуулаа боллоо. Тэгээ дараачийн спешиал видеогоор юм уу дараачийн янз бүрийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай. Тэгээд лайка дараад шеэр хийгээд найзууд руугаа явуулаад subscribe дараагүй дэггүй subscribe дараад үзээрэй. Би YouTube channel заавал орноо. За мөрөөдс юм аа. 20 мянгуулаа боллоо.